бүхэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд үндсэн чиглэлийн төслийг танилцуулъя. За ерөнхийдөө бол 3 үндсэн чиглэл маань өөрөө эрх онол хэрэгжүүлэх мөнгөний бодлогын зорилтуудыг тодорхойлсон стратегийн баримт гэж ойлгож байна. 3 одоо бүлэг зорилтуудыг бид нар үйл болгон тодорхойлж улсын хурл дөрвөн барьдаг. Эхнийх нь бол мэдээж хэрэг мөнгөний бодлого макро зохистой бодлогоонд тодорхойлогдсон зорилтууд тодорхойлогддог. Хоёр дахь нь болохоор санхүүгийн сектортой холбоотой юу банкны салбарын тогтвортой байдлын өрөөнд. За сүүлийнх нь болохоор санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн институцийг бэхжүүлэх чиглэсэн зорилтуудыг тодорхойлсон байдаг. За эхний одоо бүлэг зорилтын хүрээнд бол бид нэр 4 зорилтыг бол тодорхойлсон байгаа. За эхний зорилт маань бол мэдээж хэрэг мөнгөний бодлогын үндсэн зорилт буюу инфляцийн зорилтыг бол бид нэр тодорхойлдог. Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг одоо дунд хугацаанд инфляцийг 5% нэмэх асах 2% интервалд 5% голчтой нэмэх асах 2% интервалын орчин тогтворжуулах мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ гэсэн зорилтыг бол тодорхойлж байгаа. Энэхүү хэрэгжүүлэхдээ одоогийн байгаа одоо 6% голч маань 27 оноос эхлээд 5% болно. Буюу эрх онд бол голч маань 6%-ээр байна гэсэн үг. Тэгэхээр сая ерөнхийдөө нэлээд дэлгэрэнгүй инфляцийн шалтгаануудыг тайлбарлалцсан тийм. Ерөнхийдөө одоо нөгөө гол хэлбэлцэл үүсгээд байгаа 20 бараа бүтээгдэхүүний маань хэлбэлцлийн шалтгаан нь нийлүүлэлтийн шалтгаантай. Нийлүүлэлтийн хомсдол эсвэл нийлүүлэлтийн дутагдал богино хугацааны урт хугацааны. Тэгэхээр нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид Монголын бас уг нь бол мөнгөний бодлогын хэрэгслүүд маань эрэлтийн шалтгаантай инфляцид тэмцэхэд зориулагдсан байгаа. Гэхдээ одоо нийлүүлэлтийн шалтгаантай инфляц маань байнга инфляцийн одоо 50-аас 30% тайлбарлаад байгаа энэ нөхцөлд бид нар энэ нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид мөнгөний бодлогод бас хариу үйлдэл үзүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол махны үн одоо байнга өсөөд залгуулад одоо төрийн зохицуулалттай бараа бүтээгдэхүүнүүд өсөөд ингээ инфляцийг өндөр түвшинд хатгалаад тахаар нөгөө хүлээлтийн маань өсгөждөг. Эсвэл бараа бүтээгдэхүүний үнээр дамжаад нөгөө шатгууны үнийн өсөлтөөр дамжаад бараа бүтээгдэхүүний үнийг өсгөждөг хоёр дахь нөлөөгөөрөө. Тэгэхээр энэ эдгээр одоо хүлээлттэй удирдах хоёр дахь үеийнхаа нөлөөг бууруулахын тулд мөнгөний бодлогонд ил хариу үйлдэл үзүүлэх нөхцөлөд бол байн үүсдэг. Эдийн засгийн. Тийм болохоор бид нар эрэлтийн шалтгаантай инфляц байна уу, нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байна уу, эсвэл одоо инфляцийг өөрчилж байгаа хүчин зүйлс маань богино төр зүрийн шинжтэй байна уу, эсвэл байнгын шинжтэй байна уу гэдгийг ялгаж тэрнийхээ шинжилснийхаа үндсээр бодлогын шийдвэрүүдээ гаргатаа гэсэн үг. За одоогоор бол инфляц 8.1%-тэй одоо манай зорилттой интервалын дээд хязгаарт бол тулж ирсэн байгаа. Цаашдаа бол оны эцэст бол ерөнхийдөө энэ түвшинд хадгалагдана гэсэн бидний үйл төсөөлтөй байна. Эх оны эхнээс эхлээд одоо бидний зорилттой түвшин интервал руу бол орж ирэх юм төсөөлтөй байгаа. За хоёр дахь зорилт маань макро зохистой бодлогын зорилт байгаа. Энийг бол сая нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан. Тэгэхээр яг ерөнхийдөө энэ макро зохистой бодлого маань өөрөө санхүүгийн сектор тэр дотроо банкны секторт эрсдэл хуримтлагтаас урьдчилан сэргийлсэн хуримтлагцсан эрсдлийг бууруулахад чиглэсэн ийм ирээдүйд чиглэсэн одоо бодлогын арга хэмжээ байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр хэрвээ банкны санхүүгийн секторын тогтвортой байдлыг одоо нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх нь өөрөө эдийн засгийнхаа суур урт хугацааны өсөлтийн суур нь болж өгдөг учраас одоо улс орнуудын бодлогыг бол бүгд л одоо сүүлийн 10 жил бол эрчимтэй хэрэгжүүлж байна. За тэр дээдлийн график дээр болохоор зээлийн өсөлтийг бол та бүхэнд харуулж байгаа. Ерөнхийдөө эдийн засгийн халалтын үед, тэлэлтийн үед тий зээлийн өсөлт бас дагаал тэлдэг. Зээлийн өсөлт маань хит тэлэх маань өөрөө одоо энэ санхүүгийн мөчлөгийг тэлэлтийг бас өндөр болгоод дээрэс нь эрсдэл санхүүгийн сектор төр банкны сектор төр эрсдэл хуримтлагдах ийм хүсэл байдлыг үүсгдэг. За өнгөрсөн жилүүдийг ингээд хараад ичих юм бол ерөнхийдөө ковид үед бол
зээлийн өсөлтүүд бас харьцангуй нам байсан. Гэхдээ бас та бүхэн бол санаж байгаа бол ихэнх одоо зээлийн хязгаарлалтын зохицуулалтууд бол бүгдээрээ төр хугацаанд хүчингү болсон байна. За ялангуяа хэрэглээний зээл дээр. Тэгэхээр хэрэглээний зээлийн өсөлтүүд банкны секторч тэр банк үсгийн сектор дээр бол маш өндөр болсон. Одоо жишээлбэл банк үсгийн сектор дээр одоо тэр 22 онд л гэхэд бараг 100 орчим хувь өсөж байгаа жишээ нь тий. Банкны сектор дээр болохоор энэ өсөлт маань 20-оос 40% хүртэл өссөн жишээ нь. Одоо 20-оос 40 хооронд хэлбэлцэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэлээдгүй хэд өсөлт болчиход байсан. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө банкны секторт эрсдэл хөрөнгөлөгдөх энэ хүсэл байдлыг үүсгэж байгаа. Тийм учраас 2024 оноос эхлээд Монгол банкуд хэрэглээний зээл дээр бас энэ эрсдлийг нь бууруулах зорилгоор бодлогын зохицуулалтуудыг авч ирсэн. 25 онд бас тэрийг өөрчлөлтөд авсан байгаа. Өөрөөр хэлбэл ямар эрсдэл үүсээд байна вэ гэхээр өрхийн дарамтууд бол маш өндөр болчихж байгаа. Өөрөөр хэлбэл давхар зээлтэй иргэд банкны секторт давхар зээлтэй, банкны сектороос гадна банк үсгийн секторт давхар зээлтэй өрх иргэдийн тоо бол маш өндөр олон болчихж байгаа. Тэгээд тэдгээр өрхүүдийн үр ажиллагаа харьцаа нь бол одоо дийлэнх орлогоо 80-90% хүртэл нь зээлийн төлбөр төлждөг. Өөртөө амжилтынхаа зардлыг хангаж чадахгүй болох. Одоо жоохон гадаад шок орж ирээд эдийн засагт жоохон шок орж ирэхэд л нөгөө хүмүүсийн санхүүгийн дарамт нь нэмэгдээл энэ зүйл нь нэмэгдэх ийм нөхцөл байдал орчих гээд байгаа. Тийм учраас бол үр ажиллагаа харьцааг нь илүү одоо хатууруулах энэ бодлогын зохицуулалтыг бол 24 оноос эхэлж Монголын хавж хэрэгжүүлсэн. За 25 онд энийг өргөжлүүлсэн. За 26 оны хувьд болохоор бид нар бас өргөжлүүлээд өрхийн зээлийн дарамтыг бууруулах гэсэн бодлогын зохицуулалтуудыг бас өргөжлүүлэх шаардлага байгаа. За энэ маань өөрөө нөгөө санхүүгийнхаа бүчлэгийг хэд хэлбэлцлийг нь тэлтийн үед өндөр байлгахгүй, уналтын үед харьцангуй зөөлөн унгахад бэлдэх ийм л зорилготой бодлогын зохицуулалтуудыг хийж яваа гэсэн. За эх оны үед бол мэдээж хэрэг энэ эрсдлийг бууруулах гэсэн бусад зохицуулалт шинжилгээнүүдээ үргэлжлүүлээд бодлогын арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн авах харуул төлөвлөж байгаа. За дараагийн бодлогын зохицуулалт маань энэ ханшин дээр ирж байгаа. Тэгэхээр бол манай хэрвээ та бүхэн мэдж байгаа санаж байгаа бол төв банкны тухай хуулийн дээр Монгол банкны үндсэн зорилтыг бол юу гэж тодорхойлдог вэ гэхээр үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр үндэсний мөнгөнд тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахаа гэдэг бол Монгол банк өөрсдөө одоо та юу гэж ойлгож үндсэн чиглэлээр тусгаж их хурлаар үндсэн зорилтыг батлуулдаг вэ гэхлээр үндэсний мөнгөнд тэмдэгтийн худалдан авах чадрын тогтвортой байдлыг хангана буюу дотоод үнийн тогтвортой байдал, инфляци, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн тогтвортой байдлаа гэж ойлгож одоо инфляцийн зорилтыг бол тодорхойлж авдаг. Тэгэхээр нөгөө талд нь одоо нөгөө утга нь юу гэж болох вэ гэхээр одоо төгрөгийн тогтвортой байдал гэдгийг юу гэж ойлгож болох вэ гэхээр үндэсний мөнгөнд тэмдэгтийн гадаад валютатай харьцах үнийн тогтвортой байдал гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл валютын яшин тогтвортой байдлаа гэж ойлгож болох бас талтай. Тэгэхээр Монгол банк бол тэр утгаар нь биш үнийн тогтвортой байдал гэдгээр нь ойлгоод зорилтоо тодорхойлдог юм шүү гэдэг бас нэг хэлье. Харин нөгөө талаас нь бид нэр валютын яшин буюу төгрөгийн гадаад валютатай харьцах ханшийн тогтвортой байдлыг бол бид уян хатан байлгана гэдэг энэ зорилттой нөгөө талд нь одоо бас залтандаа тусгаад өчтдөг гэсэн. Өөрөөр хэлбэл төгрөгийн гадаад валютатай харьцах ханш маань макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан тогтно гэсэн зорилтыг тодорхойлдог гэсэн. За яагаад болохгүй вэ? Яагаад одоо энэ маань уян хатан байх ёстой гэдгийг бас өмнөх слайдн дээр та бүхэн нэлээд тодорхой одоо ярьсан. Хамгийн түрүүнд бол хуримтлал бага хэрэглээ хөрөнгө оруулалтаа хүртэхгүй тий. Тэр зүрэг бол хөрөнгөний урсгалаа бид нар хангах шаардлагатай болдог. Тийм болохоор за хамгийн хоёр дахь нь болохоор уул уурхайгаас хэд хамааралтай эдийн засгийн төрөлжилт багатай учраас гадаад шокнд өртөмтгий. За 3 дугаарт нь бол хэрэглээ үйлдвэрлэлийн орц маань импортын орц өндөртэй. Хэрэглэсэн ч импортын орц нь давмгай, үйлдвэрлэсэн ч импортын орц нь давмгай. Тэгэхээр үйлдвэрлэл хийхэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн ч импорт нэмэгддэг. Тэгээ энэ дөрвийн нийлбэрээр юу гарч ирж байгаа вэ гэхээр гурван нийлбэрээр юу гарч ирж байгаа вэ? Урсгал дансны байнгын алдагдaltaй учраас бид нэр гадаад валютын нөөцөөр өндөр түвшинд хүртээмжтэйгээр хөрвүүлэх
ийм эдийн засгийн бүтц байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нэр ханшиг доктортой барина гэдэг маань нөгөө талдаа бол валютын хангалттай хүртээмжтэй нөөцтэй байх шаардлагатай. Эдийн засгийн тийм бүтцтэй байх шаардлагатай гэсэн үг. Экспортын төрөлжил сайтай, экспортын орлого нь одоо хөрөнгөлөлт хийхэд хангалттай түвшинд байх ёстой л гэсэн үг. Бидний хувьд бол одоо эдийн засгийн маань бүтц, өнөөгийн нөхцөл байдал маань энэ одоо болцоог бол бид нэр тараахан өгөхгүй байгаа л гэсэн. Тэгэхээр бид нар бол ханшаа уян хатан барих бодлого байдлах юм шаардлагатай. Ханшиг уян хатан байснараа харин одоогийн эдийн засгийн бүтцээр бид нар гадаад шокыг илүү шингээн. Дээрэс нь одоо гадаад шок орж ирээд эдийн засгийн одоо нөөцүүдийг хөдөлмөр капитал гэсэн нөөцүүдийг дахин хойрлоход илүү үр дүнтэй өгөөжтэй одоо илүү механизм гэсэн. Харин Монгол банк одоо яагаад зах зээлд оролцох шаардлагатай вэ гэхлээр богино хугацааны хэлбэлцлийг бууруулах зорилготой. Яагаад богино хугацаанд хэлбэлцэл үүсэж байна вэ гэхлээр экспортлагч компаниуд тэгэхээр цөөхөн том компаниуд орлогын сардаа нэг удаа юм 2 удаа орж ирдэг. Нөгөө талд нь импортлагч бараг бүх аж ахуй нэгжийн импорт хэрэгцээтэй импортер продукт оруулж ирдэг. Тэр нь өдөр тутам төлбөр туцаагаа гадагшаа гарч явж байдаг. Тэгэхээр нөгөө валютын урсгалын орж гарч байгаа урсгал дээр дандаа нөгөө хугацааны зөв үсэт. Нэг нь ганц удаа юм 2 удаа сартаа 2 удаа том дүнгээр ороод ирдэг. Нөгөө талдаа гарч байгаа урсгал нь өдөр тутам байнгын гарч чаддаг юм урсгалтай байдаг. Тийм болохоор энэ чинээс нөгөө хэрвээ зах зээлд орохгүй болохоор нөгөө эрэлт нийлүүлэлтийн зөрүү үсээд макро суурь хүчин зүйлтэйг нийцгүйгээр хэлбэлцэл үүсэх ийм эрсдэлтэй болоод идэг учраас Монгол банк богино хугацааны хэлбэлцлийг зөөлрүүлэх зорилгоор оролцож байгаа. Тэрнээс ч тэрний чиглэлийг өөрчлөх зорилгоор оролцдог бай гэсэн. За энэ бодлого маань бол үргэлжлээд хэрэгжинэ гэсэн үг ээ. За нэгийн дөрв маань бол ерөнхийдөө олон нийтэд харилцааг илүү одоо бодлого Монголоос гарч байгаа бодлого шийдвэр илүү хүртээмжтэй хүлээлтийг зохистой удирдах чиглэлэхэд чиглэнэ гэсэн зорилт тодорхойлогдож байгаа. Ерөнхийдөө бол олон нийтэд харилцааг бол дэлхийн ихэнх төв банкуд бол одоо хүлээлтийг удирдах мөнгөний болгоныг хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Энэ маань одоо юу хэлээд байна вэ гэхээр одоо жишээлбэл одоо холбооны нөөцийн банк хэлдэг шүү дээ тийм. Бид нар одоо энэ удаа хүүгээ 0.5-аар өсгөцөө. Эсвэл одоо бид нар одоо энэ удаа хүүгээ өсгөхгүй. Гэхдээ бид нар он дуустал хүүгээ 2 удаа 0.5-аар өсгөнө. 0.5-аар 2 удаа одоо өсгөж хүүгээ өсгөх болно гэд нэг хүлээлттэй өдөрчтэй байхгүй төрлөө. Тэгэхээр Монгол банк бол энэ чиглэл рүү бид нар бодлогынхоо одоо алхмуудыг олон нийтэд харилцаагаа хөгжүүлэх чиглэлд бол ерөнхийдөө адилхан явж байгаа. Тэхийн тулд мэдээж яриг бид нарт бусад төв банкуудын туршлагаас судалгаас гадна одоо нэг олон нийтэд түгээх мэдээллийн агуулга түгээх сувгуудаа бол илүү наривчлах шаардлагууд үүсэж байгаа. Өдөржингөд 10 жилийн өмнө эсвэл одоо 5 жилийн өмнө гэх юм бол бид нар телевизээр одоо мэдээлэл уншаал нэг тайлбарлахад бүх хүнд хүрчдэг байсан. Одоо болохоор нөгөө телевиз үздэг, телевизийн мэдээгээр мэдээлэл авдаг хүний тоо хацмаа цөөрчж байгаа байхгүй. Одоо телевиз ялангуяа залуу үе маань жишээ нь телевизээр мэдээлэл авах болчихж байгаа. Телевизийн мэдээгээр тэгэхээр бид нар одоо нөгөө аль одоо сегмент дээр ямар хүмүүс маань ямар суугаар мэдээлэл авч байгаа гэдгээс судлаад илүү тэр чиглэлд нь одоо мэдээлэл хүргэх ийм шаардлагууд үүсэж байгаа гэсэн үг. За дараагийн бүлэг зорилтууд маань болохоор энэ банкны салбарын доктортой байдлын хүрээнд 3 зорилт тодорхойлогдсон байгаа. За эхнийх нь болохоор ерөнхийдөө нөгөө санхүүгийн секторын доктортой байдлыг хангах Монгол банкнд танилт хийхтэй холбоотой үндсэн функцтэй холбоотой манай үндсэн зорилт маань байгаа. За энэ зорилтыг бол ерөнхийдөө банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хяналтын олон улсын стандартад нийцүүлэхтэй холбоотой энэ зорилтыг бол тодорхойлсон. За эх оны хувьд бол ерөнхийдөө 2 үндсэн ажлыг бол хийхээр төлөвлөж байгаа.
Эхний хэсэг нь болохоор өнгөрсөн жилүүдэд Монгол банк бол одоо эрсдэл суурилсан хяналт шалгалтын тогтолцоон шилжих энэ зарчмын шилжилтийг хийхээр өнгөрсөн одоо 3 жилийн туршид бол ерөөдөө ажилласан байна. Тэ эсвэл энэ 3 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэхлээр Базелийн стандарт бүлэг 2-ын үнэлгээний аргачлалуудыг туршилтын байдлаар бол боловсруулж нэвтрүүлээд одоо банкудад бол хэрэгжүүлээд ажилласан байгаа. Энэ хүрээнд бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрөх чадварын хүрэлцээг банкны хүлээгдэж буй эрсдэлээр одоо суурьлан тодорхойлох энэ арга зүйрээр шилжих одоо ажлуудыг бол туршилтын журмаар хийгээд туршаад ингээд дууссан. Бараг одоо арга зүйгээ бол эцэлсэн байгаа даа. Тэгэхээр эдгээр аргачлалыг бол эх хүний хувьд бол бид нэр одоо эцэслэж албажуулаад журмын зохицуулалтуудыг нь албажуулж гаргаад ингээд албан ёсоор хийлгэх энэ ажил руу бол албан ёсоор шилжин. Мэдээж ирэх энэ маань өөрөө нэг нэлийн том зарчмын шилжилт учраас нэлээдгүй бас хугацаа ингээд шаардсан юм ажил байгаа. За хоёр дахь нэг хийгдэх эх хонд одоо хийгдэхээр одоо зорж байгаа нэг ажил маань юу байгаа вэ гэхээр энэ өөрийн хөрөнгийн бүтцийг үр ашигтай байдлаар төрөлжүүлэх гэсэн зорилтыг бол тавьж байгаа. Тэгэхээр одоогийн байгаа хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд болохоор одоо өөрийн хөрөнгийн шаардлагуудыг болохоор ер нь бол бүгдийн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгээр бүрдүүлэх ийм шаардлагууд бол тавигдсан байна. Дунджаар бол одоо өөрийн хөрөнгийн хүрэлцээ шаардлага бол дундаж хүрэлцээ шаардлага бол банкны системд бол 11-аас 12% байгаа гэхэд энэ бүгдээрээ нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр хангагдсан. Ийм нөхцөл байдалтай байна. Харин хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр одоо хангах энэ интенсив байхгүй, интенсивийг нь одоо дэмжсэн зохицуулт байхгүй одоогийн зохицуултуудаар байгаа. Тэгэхээр хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг одоо нэг өөрийн хөрөнгийн хүрэлцээ шаардлаганд хангах энэ нөхцөл ерөө оруулж ирэх нь ямар ач холбогдолтой байна вэ гэхээр энэ маань хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө маань өөрөө урт хугацаатай их өсвөр. Тэр утгаараа одоо гадаад сүрэг шок ороод ирэхээр ямар нэгэн байдлаар одоо банкнд хүндрэл учрах юм бол хадгалан эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах тэрэнд одоо банкнд илүү их орон зай өгөх боломжийг олгож байгаа юм. Яг л тэр маань урт хугацаатай их өсвөр учраас нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болохоор их өсвөрийн зардлыг бас бууруулах боломжийг олгож байгаа банкуд. За гуравдугаарт нь болохоор тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг банкны сектор руу татах боломжийг олгоно гэж харж байгаа. Тийм болохоор бол одоо хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг төвлөрүүлэх боломжийг холбогдох зохицуултууд оруулах замаар нэг одоо төрөлжүүлэх, өөрийн хөрөнгийг төрөлжүүлэх энэ бодлогыг бол эх хонд бас хийхээр ингээд төлөвлөж байгаа. За дараагийн зорилт маань болохоор энэ Монгол улсын мөнгө ах терроризмыг санхүүжүүлэх тэмцэгтэй холбоотой үндэсний бодлого шинжилэх гэсэн томьёололоор бол тодорхойлогдож байгаа. Яг гэхээр Монгол улсын дараагийн одоо харилцан үнэлгээ бол 28, 29 онуудад хийгдэх юм төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр энэ үнэлгээнд бэлтгэх ажлыг бол одоо эх хонд бол нэлээд эрчимжүүлэх юм шаардлага бол үүсэж байгаа. Энэ хүрээнд бол одоо хамгийн түрүүнд чухал хийгдэх ёстой ажлууд бол юу байгаа вэ гэхээр Монгол улсын үндэсний эрсдлийн үнэлгээг 11 одоо тэр модулаар нь хийх. За санхүүгийн болон санхүүгийн бус салбараар нь эрсдлийн төвшинг тогтоох ийм шаардлагууд үүсэж байгаа. За дараа нь бас Монгол улсын мөнгө угаах мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын үнэлгээг бас хийх шаардлагатай байгаа. Тэгээд мөн оролцогч талуудын цаашд авч хэржүүлэх арга хэмжээний төлөвийг бол босруулах юм шаардлагатай байна. Тэгэхээр эдгээр төр үндэслээд Монгол улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний бодлого стратегийг шинжлэх, санхүүжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөр шинжлэхийн ажлуудыг хийхээр бол төлөвлөж байгаа. Энэ нь бол дан гац одоо Монгол банкны хийх ёстой ажил биш. Дийлэнхтэй бол засгийн газрын харьяа байгууллагууд, агентлагуудын оролцоотойгоор хийгддэг. Бас нэлээдгүй одоо зохион байгуулалтын том ажил болдгоо. За сүүлийн одоо 2 дугаар бүлгийн сүүлийн зорилт маань бол энэ иргэдийн санхүү эдийн засгийн суурь мэдлэгийг дэвшлүүлэх энэ хүрээнд бол тодорхойлогдсон
тавьсан энэ зорилт байгаа. Энийг болохоор ер нь бол өмнөх хичээлүүдэд бас л тодорхойлдог энэ зорилт байгаа. Тэгэхээр яг хөө цахим шилжилттэй холбоотойгоор одоо өөрөлдөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний одоо айгүй хурдтай цахимжчгаатай холбоотойгоор залуу үеийн хувьд ч тэр за дунд үе за тэгээд мэдээжээр одоо ахмад үеийн хувьд ч тэр энэ санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгцээ шаардлага бол маш өндөр нэмэгдэж байгаа зүйл. Дэлхийн одоо маш олон орнд тухайлах юм бол 120 орнд иргэдийнхээ санхүүгийн мэдлэгийг одоо дээшлүүлэх арга хэмжээг стратегийг бол хэрэгжүүлж байна. Үүний нэг нь бол бас Монгол улс байгаа. За тэгэхээр бол зорилтод бүлэг бүрийн онцлог тохирсон сургалт мэдээллийн арга хэлбэрийг бол оновчтой тодорхойлж хүргэх ажлыг бол бас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд за мэдээж хэрэг одоо сургалт мэдээллийг түгээхдээ орчин үеийн мэдээллийн технологийн одоо дэвшлэг шийдлүүдийг ашиглах, нэвтрүүлэх энэ ажлыг бас хийхээр төлөвлөж байгаа. За дараагийн бүлэг маань санхүүгийн дэд үзтгүү түүний институцийг бичүүлэх хүрээнд бол 3 зорилт тодорхойлогдсон байгаа. За эхний зорилт бол ерөнхийдөө үндэсний төлбөрийн системийн хяналт найдвартай ажил тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой үндсэн хүнстэй холбоотой тодорхойлогдсон зорилт байгаа. Энэ жилийн үед яг ерөнхийдөө бол мэдээж хэрэг хуулийн хүрээнд бид нэр төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах, төлбөрийн системийн зохицуултыг улам боловсронгуй болгох ажлыг бол жил болгон хийгддэг. Яагаад гэхээр нөгөө технологийн шинжилэл, цахим шилжилт маань өөрөө хэрчтэй явж байгаа учраас нөгөө зохицуултыг бол илүү боловсронгуй болгох, сайжруулах, хууль эрх зүйн зохицуултыг илүү сайжруулах шаардлага бол жил болгон одоо хэрэгцээ шаардлага бол гарч байгаа. Үнийг бол одоо эх жилийн үед бол өргөжлүүлээд хийн. Энэ дээр нэмээд одоо шинээр юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэхлээр энэ одоо блокчейн дэд бүтц дээр суурилсан энэ stable coin гэж хэлээд байгаа тийм. Stable coin гол цахим мөнгөний хэлбэр болж байгаа энэ stable coin-ыг бол судлах, нэвтрүүлэх боломжийг нь судлах энэ ажлыг бол хийхээр бол төлөвлөж байгаа. Тэгэхээр яг stable coin маань өөрөө ерөнхийдөө ямар ач холбогдолтой байна вэ гэхээр нэгдүгürt бол одоо бусад койнуудыг одоо үнэн их хэлбэлцэхгүй байдлаар энийг бол зохицуулах боломжийг бол олгож байгаа. За хоёрдугаарт нь бол одоо төлбөр тооцоонд хэрэглэхэд бол ялангуяа олон улсын төлбөр тооцоонд хэрэглэхээр нэг саад маш бага, хугацаа бага, өртөг бага гүйцэтгэх юм боломжийг олгож байгаа учраас одоо дэлхийн одоо маш олон төв банкуд бол энийг бол одоо их сонирхож байгаа. Зарим төв банкуд бол одоо хэрэглээд эхэлсэн. Зарим төв банкуд бол хуулиндаа өөрчлөлт оруулаад хэрэглэхэд одоо бэлтгэл ажлаа хангаад ингэ явж байгаа. Тэгэхээр бол Монгол банкны хувьд ч гэсэн олон улсын төлбөр тооцоо, за дээрэс нь дотоод төлбөр тооцоонд ч гэсэн энэ stable coin-ыг яаж хэрэглэж болох талаарх ямар одоо эрсдлүүд байж гарах талаарх судалгааг бол иж бүрнээр хийхээр төлөвлөж байгаа. Мэдээж хэрэг судалгааныхаа үндсэн дээр яаж одоо хэрэгжүүлэх боломжтой байна гэдгийг бол бас харахын зорилготой байгаа. За дараагийн зорилт маань болохоор энэ хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой зорилтыг тодорхойлсон байгаа. Тэгэхээр олон улсын сайн туршлага дээр тулгуурлаад холбогдох хуульд хэрэгжилтийн үр нөлөөг үнэлгээний үр дүндэд тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулах энэ ажлыг бол хийн. Тэгэхээр ерөнхийдөө хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу бол хууль батлагдсны дараа тодорхой хугацаанд нөгөө хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлсэн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр Монгол банк бол одоо анхны хууль эрх зүйн зохицуултууд бол 90-ад оны ихэр гарсан. Тэрнээс хойш бол одоо ерөөсөө энэ үнэлгээг бол хийж байгаагүй юм билээ. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо мөнгө угаах болон терроризмыг санхүүжлэхдээ дэмжих тухай хуулинд бол үнэлгээ хийхээр одоо төлөвлөж байгаа. Дээрээс нь валютын зохицуулалтын тухай хууль, төлбөр тооцоог үндэсний мөнгөнд тэмдэх дээр гүйцэтгэх тухай хуулиудад бол одоо энэ хэрэгжилтийн үнэлгээ хийгээ шаардлагатай тохиолдолд үнэлгээгээр одоо зохицуултыг өөрчлөх шаардлагууд тодорхой хэмжээнд гарч ирсэн тохиолдолд шаардлагатай хуулийн төслийг боловсруулах энэ ажлыг хийхээр бол төлөвлөж байгаа.
За үүнээс гадна одоо шинээр одоо хийх гэж байгаа хууль эрх зүйн зохицуулт юу байгаа вэ гэхээр актив удирдлагын мэргэжсэн институт байгуулах хууль эрх зүйн зохицуултыг бий болгохоор ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ маань өөрөө бас нөгөө банкуудын чанаргүй зээлийн зардал чанаргүй зээлтэй холбоотой зардал маань өөрөө зээлийн хүнд нэлээдгүй хувийг үл эзлээд байгаа. Одоо банк бидний хийсэн судалгаагаар бол тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд бид нэр одоо тэр чанаргүй зээлтэй холбоотой эрсдлийн зарлуудыг бууруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нэр хамгийн түрүүнд хийх ёстой ажил маань бол энэ актив удирдлагын мэргэжсэн институтыг байгуулах, зохицуултыг бий болгох энэ шаардлага бол байгаа. За сүүлийн зорилт маань болохоор энэ бол өмнө нь орж ирж байгаагүй шинэ зорилт. Саяын одоо өмнөх зорилтууд бол ер нь бол тодорхой хэмжээнд өмнө тусгагдчихсан агуулгын хувьд жоохон өөрчлөлт ороо явж байгаа болохоос шиг тодорхой юм тусгагдчихсан юм зорилтууд байсан. За энэ нь болохоор шинээр орж ирж байгаа зорилт байгаа. Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд болохоор банкны зээл олголтын нөхцөл шаардлагад үнэлгээ хийн. За хэрэг зээлдэгчийн хэрэгцээ салбарын онцлог нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл хүрээг хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулна гэсэн зорилтыг бол тодорхойлсон байгаа. Заавчлаар энэ жоохон давхартаа гарцсан байна. За яг хуу ерөнхийдөө зээлийн хүү энэ бас нөгөө талаар бас зээлийн хүү бууруулах гэсэн шаардлагатай зүйл. Хоёрдугаарт нь олон улсын судалгаа, бидний өөрсдийн хийсэн судалгаагаар ч гэсэн нөгөө банкны олгочтой зээлийн нөхцөл, нөгөө талаас нь хувийн секторын зээл авах гэж байгаа эрэлт хоёрын нөхцөл хоорондоо нэлийн зөрүүтэй байгаа. За энд болохоор дэлхийн банкны судалгааг та бүхэнд харуулсан байна. Одоо бусад орнуудтай харьцуулахад барьцаа өргөний шаардлага бол Монголд маш өндөр байгаа. Бусад улсуудын дундаж болохоор дэлхийн дундаж болохоор нэг 50 орчим хувь байгаа байхгүй барьцаа өргөний шаардлага. Монгол улсын хувьд болохоор 83%. 99.7% бараг 100%. За бусад улсуудтай харьцуулахад бол санхүүжилтийн хүндрэл Монгол улсын хувийн секторт бол хамгийн өндөр байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр нөгөө бизнесийн зээлийн хүртээмж бол маш муу байгааг одоо бас нэг талаас бол илэрхийлж байгаа гэсэн үг. За дараагийн дээр энэ болохоор яг Монгол банкнаас хийсэн төр судалгааны үр дүн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр банкнаас олгосон бизнесийн зээлийн хөө за мэдээж хэрэг одоо өмнөх хугацаатай харьцуулбал өссөн, зээлийн дундаж хэмжээ багассан, харин зээлийн олгосон хугацаа бол нэлээд нэмэгдсэн байна. Банкуудын олгож байгаа. Харин эрэлт талаас нь харах юм бол бизнес эрхлэгчдийн хувьд бол банкны олгочтой зээлийн хугацаа бол эцэрхий бохин байна гэж хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэд нар илүү хурд хугацаатай зээлийг авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт хийхэд ч юм уу те. Тийм болохоор бол энэ зээлийн нөхцөл шалгуурын зөрүүний шалтгааныг наривчлан судлах нь бол илүү их одоо цаашдаа зээлийн үг борлоход үр дүнтэй байна гэсэн энэ үднээс бол энэ зорилтыг бол тодорхойлсон байгаа. За яг энэ хүрээнд болохоор нэгдүгürt бол бид нэр банкныхаа эхлээд банкуудын зээл олгож байгаа зээлийн шалгуур нөхцөлийг үнэлгээг хийх, мэдээллийг цуглуулах тий бус орнуудтай харьцуулахад ямар одоо нөхцөлтэй байгаа юм бэ гэдгийг харьцуулсан судалгаануудыг хийнэ. За хоёр дараа нь болохоор зээлдэгч талдаа ахаа судалгаа юм. Салбараасаа хамаарат, бус нутгаасаа хамаарат ялгаатай нөхцөлтэй зээл авахыг одоо хувийн сектор бол хүсэж байгаа. Тэрэнд нь тохирсон зээлийн нөхцлүүдийг ямар нөхцлүүд байж болох юм бэ гэдгийг нь судлах ийм зорилготой байгаа. За мэдээж хэрэг одоо барьцаа өрнгийн асуудал бол нэг нэмрийн асуудал байгаа. Тэгэхээр барьцаа өрнгийг заавал бит барьцаа өрнг гэхгүй бит бас барьцаа өрнгийг авч болох ямар салбарууд дээр байж болох вэ гэдгийг бас судлах, илүү тодорхойлох. Гэх мэтлээ одоо илүү наривчсан судалгаануудыг хийснийхээ үндсэн дээр одоо цааш авч хэрэгжүүлэх банкыг одоо илүү зээлдэгчдийн нөхцөл тогтсон зээлийн нөхцөлийг санал болгоход шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэхэд ямар одоо бодлогын дэмжлэг үзүүлж болох вэ гэдгийг судлах ийм зорилготой юм байна. За анхаарал тавьсанд баярлалаа.